Хан хэмтийн улсын тусгай хамгаалалттай газар гэсэн хаалгаар өнгөрч байна. За энд босго тэнгэрийн даваан дээр их гой сүртэй өндөр овоо босгосон байлээ. Цэвэрхэн чулуу өрөөд. За дэлхийн өөр бүртгэсэн гэж байна. Тэнгэрийн босго даваанаас цааш буруу илэгтэн босромон явдалтай мөр бүү гарах юм ээ. Санаа зэрэглээр цааслаар гэсэн байна. Гурван мөрний бурхан халдуулыг амгалан тэгсэн гэж хэлсэн байна. За эндээс халдуу харах юм маань орой тэр цаана цастай орой харагдаж байна. Тэг бид нар өшөх зорилготой. Зам бол нэлээд чангабайсан. Голын мөс зарим хэсэгтээ цөмөрсөн байдалтай. Сайн машин ирэхээр тулдаа задлж байцсан. Арахгүй юм аа. За энэ урхан алдаа ярих маань бүр ойрхоноос харагдаж байна. Бэлтэнд бид нар машинаа тавьчаад дэш алхнаа. Урхан алдаа ярих руу уулын модхон хор манайхан гарч байна. Цагаар сайхан дулаахан нартай өдөр байна. Шөнө бол тэгтээ хүтэн байна. Юу байна да? Бас харахад ийм огцом өксөөр мөртлөө явдаг зав нь бол гоё. Ингээ хэрээд гоё явчт юм. Тэгэхээр бас ч гэж гайгүй. Манай хүчит цолоо маа тэргүүлээд араас нь рачавараа өөрөө явж байна. Тасгай чиргүү. За одоо халдвархан дээр ирсэн. Сайхан уцаараад гал төлөө сайхан байж байна. За бурхан алдан урд үйл дээрээс өглөө нал аслаа да. Галд хөлөөр хоноод яг ингээд нал асаад байж.